сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цэнгэл усны нөөц байгаль хамгаалах төвийн энэ удаагийн дугаарт Монголын зэрлэг амтан судлах хамгаалах төвийн захирал судлаач доктор Нэмбаяр ах маань оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өнөөдрийн дугаараараа болохоор биднес одоо 2 сарын 2-нд болох байгаль орчны тэмдэглэх өдөр Арамсарын байцны тухай ярих юм. Хүн бол яг Арамсар ч юм уу ус намхаг газар гэж мэддэг ч гэсэндээ ерөнхий яг Арамсар конвенцийн бол тухай ялангуяа Арамсарын конвенцийн ач холбогдол онцлог тэгээ ерөнхийдөө үйл ажиллагаа ямар хөө явж байгаа манайх ерөнхийдөө ямар хөө оролцоотой байдаг талаар ерөнхийдөө би сая ингэж бас нэвтрүүлэгт орсон хүмүүсийн тухай намтад юм жоохон юм уншижээ. Тэгэхээр яг гардаж орж исэн ерөнхийдөө зохион байгуулалт гэдэг юм уу одоо яг хян шалах хорооч гэдэг тийм юм дээр таны нэрнүүд байгаад байна. Тийм учраас онцлж асуугаад байна л та. За тийм. За юуны өмнө энэ чухал подкастт дөрж оролцож байгаа та бүхэнд баярлалаа. За би бас энэ байгаль орчны яам маань өөрөө засгийн газрын төлөөлөлд олон улсын Арамсарын конвенцийн одоо Монгол хэв ажлын хариуц хийдэг. Байгаль орчны яам дээр конвенцийг хариуцсан зохицуулагч гэж байдаг. Түүнээс гадна энэ шинжилгээ ухааны техникийн хороо гэж байдаг. Би өөрөө энэ шинжилгээ ухааны техникийн хорооных нь одоо энэ нарийн бичгээр хийдэг. Өөрөөр хэлбэл одоо Арамсард орсон газруудаа ямар ажил хийх вэ, яах вэ гэдэг нь одоо судлаачийн үүднээс одоо байгаль хамгааллын байгууллагын үүднээс ажлын хөдөлгөөлөлд байгаль орчны яамд одоо зөвлөмж хэрэгтэй зөвлөмжүүдийг гаргаж өгөх 11 сайтууд дээр газрууд дээр явуулсан ажлуудыг энэ одоо тайлангуудыг нэгтгэх гэх мэтлийн ажиллаад нэгснэл байгаль орчны яамд одоо биелэл үзүүлэлтээр байдаг ажилтдаг энэ ажлын хор байдаг юм. За Арамсарын конвенц гэдэг нэр ерөнхийдөө Монголд 1998 оноос манай байгаль орчны салбар дээр нь одоо маш их яригддаг. Ер нь нэлээд олон хүн ер нь маш сайн мэддэг болсон энэ конвенцийг нэрлэдэг. За Арамсарын конвенц гэдэг нь өөрөөр хэлбэл энэ ч бас өөрөөх нь хоёр одоо гадаад үг байгаа шүү дээ. Хүмүүс тэгээд энгийн хүмүүстэй ярихлаар гэдэг байхаар гэдэг л дээ. Энийг тайлбарлах энэс эхлэе л дээ. Одоо 1971 онд Ираны Арамсар гэдэг хотод энэ олон улсын конвенц оролдоод тэгээд энэ олон улсын хэмжээнд чухал ажиллагатай ус намрах газруудыг нийлээд хамгаалъя гэдэг. Ингээд энэ конвенцийг байгуулж ирсэн. Тэгээд яг олон улсын хэмжээнд чухал ус ажиллагатай ус намрах газар гэдэг нэг утга хэлэхээс одоо нэг жоохон хөнгөвчлөхүүдээрээс л Арамсар ингээд байгуулсан яс газрууд дэлгэрчтэй. Ер нь зөндөө олон конвенцууд бас тэгдэг л дээ. Нагагийн протокол гэлтэй Парис хэлцээр яг яг чинь Арамсарын конвенц гэдэг нь үндсэндээ бол одоо олон улсын хэмжээнд манай үндэсний болон олон улсын хэмжээнд ажиллагатай ус намрах газрыг хамгаалах юм конвенц гэсэн үг. Энэ маш ажиллагатай конвенц л доо. Яг тэгэхээр ер нь ус намрах газар гэдгийн ард нь ер нь тодорхой хэмжээгээр жилийн одоо тодорхой хугацаанд эсвэл бүтэн жилийн хугацаанд одоо устай байхдаг одоо тийм экосистем нэгцгэлээрээс ус намрах газар гэж байгаа. Энэ одоо нуур намаг ус байж болно эсвэл одоо юу ч байж болно. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний устай. Тэгээд дэлхийд дээр байдаг Арамсарын одоо энэ ус намрах газар дээр ярихлаар их газрын ус намрах газар далайн эргийнх тэгээд дээр нь хүний гараар одоо бүтсэн ус намрах гэдэг үндсэндээ 3 байдаг байхгүй. Тэгээд далайн эргийн Арамсар одоо ус намрах газрууд гэдэг нь өөрөө маш онцлог гэдэг юм. Үндсэндээ далайн эрг болохоор одоо мэдээж ойлгомжтой далайн ус давс гэдэг газраар байдаг. Одоо нэг булан тохойнод гэдэг одоо мангров гэдэг одоо тэрчээр онцгой өргөц экосистем байдаг. Тийм учраас тусдан авч үздэг. А гэтэл их газрын ялангуяа манай улсын Арамсар газрууд бол бүгдээр л их газрын шинжтэй их газрын ус намрах газрын бүтцтэй юм гэдэг учраас маш өөр нэг онцлог. Тэгээд үүндээ таарсан хамгаалалт менежмент судалгааны арга зүйг хэрэглэхгүй бол болдог. Тийм 170-80-аад орнууд Арамсарын конвенцэд одоо нэгдэж орчод байгаа. Тэгээд 2520 гаруй газрууд нэгсэндээ Арамсар бүртгэлтэй байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл дэлхийд даяараа одоо нэгдсэн үндэсний байгууллагад нэгдэн Орос улсууд марг 90% нь Арамсарын конвенцэд орсон байдаг байхгүй.
Тэгэхээр эн чинь юу гэж харуулж байна гэхээр олон улсын хэмжээнд ер нь ус намар газар, олон улсын хэмжээнд ачлалт ус намар газрыг ер нь дэлхийд даяараа энэ их чухал юм байна шүү. Энийг одоо хамгааллыг хэрэглээг их ухаалаг татвартай сайн байх хэрэгтэй юм шиг маш их сайн ойлгосны хувьд энэ ус болгоно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо яхахгүй манай улсын хувьд манайх ч одоо ерөнхийдөө одоо хуурай бүснүүд харьяалдаг газар шүү дээ. Тэгэхээр манайх шиг улсад ус намар газар, чиглэг газар, усныхаа их хувийг хамгаална гэдэг бол ерөөсөө стратегийн төвшөнд авч идэж явах хэрэгтэй юм. Одоо экстэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр энийг ерөөсөө хамгийн түрүүнд одоо олон улсын одоо хэмжээнд өдрийг гаргадаг гаргаж асуудал тавих чинь одоо эхний хэлжинд 11 сард орсон газар байна. Гэтэ энэ ер нь одоо 11 газар маань олон улсын шалгуураар энэ 10 сар чинь бас ингээд газар болох орчихгүй л дээ. Хамгийн анх 10 сарын конвенц гэдэг одоо конвенц байгуулахад энэ маань ерөөсөө усны шуурд хамгийн хичээл өгдөг байсан. Өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд тэгээд нүүдлийн усны шуунд чухал ач холбогдолтой газруудад авсаад болно гэдэг бүр анхных нь шалгуурт нь өгдөг усны шуурдын тоо толгой ерөөс дийлэнх хэрэг мэдлдэг байсан. Одоо оршууд бас нэг жоохон өөрчлөгдөд одоо нутгийн иргэдийн амжиргаа сайхан экосистемийн одоо бүрэн бүтэн байдал, уур амьсгалыг одоо тасан зохицох нөхцөл үүсгээд одоо шинэ одоо ойлголцоо, шинэ одоо томьёород орж ирээд. Тэгэхээр мэдээж усны шуурн бол ганц холбож байгаа юм л баггүй тийм. Тэгэхээр байгаад байна. Тэр үнэхээр бас энэ хөгжлийн явцад одоо бас ингээд бас жоохон өөрчлөлт ордог. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт бол ер нь усных намхрах гэж чиглэг газарт бол хамгийн одоо том нөлөөтэй. Ялангуяа манай чинь газар аслагдсан хуурай газарт бол энэ маш их асуудал болоод байгаа. Тэгэхээр ерөнхийдөө явандаа 10 сард орсон гэхгүйгээр нийтдээ ус намх газрын хамгаалал менежментийн асуудал нэмэгднөхөөс бүрхгүй. За тэгээд энд цуглаад чанд ярих асуух хэлбэл зүгээр ярьчлаа тийм. За тэгээд яг энэ конвенц нь ерөнхийдөө жилдээ хэд удаа ер нь хуралддаг. Жил болгон хуралддаг юм уу, ер нь мөнждөг юм уу, зарим улс орнууд бол жил болгон болж яваад боломжтой асуудлаасаа болоод тэгээ ямар зохион байгуулалтаа тэгээ ерөнхийдөө бас зохион байгуулалт нь бас хийхдээ бас нэг өрээнүүд байгаа гэж. Хамгийн сүүлд ерөнхийдөө ямар өрөөтэй зохион байгуулалт. За ер нь 10 сарын конвенцийн талуудын уулзалт 2 жилд нэг удаа болдог. Өнгөрсөн жил болсон. Африкт болсон. Тэгээд одоо хойдон жил болно. Тэгээд энэ ч бол ус намын олон улсын хэмжээнд ажилтнуудтай ус намын газруудын талаар олон энэ дэлхийн өмнө олон улсууд яриад асуудлыг шийддэг одоо дэлхийд дээр одоо сарын ганц ийм механизм байгаа байхгүй юу одоо улс орнд ярьдаг. Тэгэхээр энэ хүмүүс маш их улс орноо засгийн газар маш их ажил хөдлөж гэж оролцдог. За орхихоо өмнө улс бол өөр үндэсний тайлан гэдэг юм бичдэг. Тэр тайлан дээр үндсэндээ бол манай улс одоо Монгол улс энэ олон улсын хэмжээнд ажилтны газруудыг хамгаалах менежментийг нэг судлахын ажил дээр ямар ажил хийдэг тайланд оруулаад тэр тайлангаар ингээд одоо тэгсэндээ олон улсын тайлбарыг ингээд явуулдаг. Тэгээ өөрөөр бол бүгдийг нэгтгэн. Тэгээ 10 сарын одоо нарийн бичгийн газар гэж байдаг. Энэ бол үндсэндээ бүх ажлыг зохицуулдаг. Тэрнээс гадна бүсчлээд одоо манай Зүүн Азийн бас бүсийн бас төв гэж байдаг. Одоо Солонгост байдаг. Тэгээ энэ бүсийн төвөөрөө бас бид дамжуулаад одоо олон улстай холбогдоод ингээд явж болдог. Бас шууд чарж болдог. Тэгээд ер нь тэр талуудын хурлууд дээр нь бүхэл талаар нэг сайн ярьж яваад тэндээс гарсан шийдвэрээ улс орнууд өөрсдөө нэгсэнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Тийм өөр хэлбэлтэй. Ер нь одоо манай зарим хууль дээр байдаг. Одоо манай хууль дээр заагааг бол олон улсад нэгдэн орсон гэрээ конвенцэд заасны дагуу одоо энэ юм гэсэн юм байдаг байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ одоо манад ус намх газрыг хамгаалах менежментийг нь сайжруулах дээр нь одоо энэ төр хөрөнгө оруулахаас төсөв хөрөнгө оруулахаас гэхэд ер нь одоо сайжруулах чиглэлийн асуудал маш ихтэй байгаа байхгүй юу. За тэгэхээр яг одоохондоо зарим нэг хэсгээс бид нар олон улсын төслөөр хийж байна. Зарим хэсэг нь одоо сүүл ялангуяа улсын төсөв дээр нь одоо энэ одоо хандвар одоо сайн дурын ажлаар нийгмийн хариуцлагын хөдөлгөөнд гэдэг
Улсын амрах газруудад одоо зарцуулж байгаа хөрөнгөний их үүсвэрийн хэмжээ бас нэмэгдэхээс гадна олон янз болоод байна л да. Тэгэхээр одоо ялангуяа одоо Рамсард орсон газруудыг менежмент зохицуултын сайжруулах зүйлийг одоо сурцаа тавигдаж байгаа. Тэгээ би бол өөрийн ажлыг бас аваад удааг байгаа. Тэгээ энэ жил ерөнхийдөө юу хийх хэрэгтэй төлөвлөж байна гэхээр нэгдүгээр нь 11 газрынхаа менежерүүдийн хариуцлага эзэдийг нь маш сайн тодорхой болгоод ялангуяа хил заагуудыг бас маш тодорхой болгохгүй. Манайд бас 200 газар хил зааг нь жоохон тийм асуудалтай байдаг. Нэгдүгээр нь яг нуурын талбайг хэмжээг өргөцсөн байдаг. Тэгсэн мэтлээ газар дээр очихлоор хаана анзаарсан бид гэдэг нь та бас тэрийг сайжруулмаар байна. Дээр нь одоо энэ орчин үед за энэ жилийн одоо дэлхийн Улсын газрын өдөр гэж байна шүү дээ. Одоо Рамсарын конвенц одоо жилдээ нэг зохион байгуулдаг одоо олон улсын олон нийтийн анхаарлыг одоо ганц одоо олон нийтийн ажил хийдэг чинь 2 сарын 2-нд. Яг манайд энд өвөлт хараад идэг гэж жоохон хэцүү. Гэтэ яг одоо бид нар өвөл боллоо гэж бас нэг арга хэмжээ хийх л ёстой. Тэгэхээр энэ дэлхийн Улсын газрын өдөр Wetlands Day гэдэг энэ жилийн чинь ураа чинь ерөөсөө Улсын газар төвшөлсөн нутгийн иргэдийн мэдлэгийг одоо яаж Улсын газрыг хамгаалах менежментийг ашиглах вэ гэсэн үг байдаг шүү дээ. Тэн дээшлүүлэх асуудал юм тийм. Тэгэхээр энэ ч одоо ялангуяа манайх ч одоо бас хацсан нүүдлийн мал аж ахуй дээр явж ирсэн нийгэмтэй уус. Гэтэл одоо энэ одоо Өмнөд Аз, энэ одоо Өмнөд Азийн Африкийн улсууд чинь энэ Улсын газраас нуураас эдийн засаг хүмүүсийн амьдралаа одоо маш их хамааралтай усуд маш их байна шүү дээ. Одоо нууруснаас Рамсар газруудаас заагсан. Тэгээд усны ургамлаа, цэвэр усны хангалтыг ингээд тэд хүмүүс чинь ч одоо амжиргааныхын их хүсэг байдаг учраас эндээ бол маш их анхаардаг. Тэгээд улсын нутгийн уламжлалт мэдлэгийг энийг яаж хийх вэ гэдэг энэ зөвхөн онцгой гараад тэгж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манай улс ч гэсэн одоо дээр үед одоо хүн болгон их засах хууль дээр усыг бохирдуулж болохгүй. Тэгээд тэр үтгэл усанд одоо дөрж одоо хэртэй хувцас аваад болохгүй. Одоо Чингис хааны календар гаргадаг усаа угаасан хүнийг одоо цаазлах дээр тулаа явж байдаг. Тэр чинь бол дээр үед манайх усны хомсдолтой газар цэвэр усыг одоо хайрлаж хамгаалах тийм ээ. Энийг одоо эндээс чинь бид нар одоо бохирдуулж болохгүй юм шиг гэдэг чинь манай чинь дээр үеэс болонгоос мэддгийн л нэг чийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг уламжлалт мэдлэг гэж хэлдэг. Тэгэхээр энэс гадна одоо зөндөл юм байна тийм. Тэгэхээр одоо аршаа усанд орол юм тийм ээ. Тэгэхээр энэ чинь бас л уламжлалт мэдлэгийн нэг л байхгүй тийм. Хамгийн нэг нь орчин үедээ хөл нийлүүлээд орчин үеийн шаардлагатай нийлүүлээд яаж явах вэ гэдгийг аюу сайхан тод гаргах хэрэгтэй байна. Хэрэглээний тал дээр Хэрэглээний талаас баяад шинжлэх ухааны үндэстэй гэх юм. Тэгээд өшөө заавал ярих хэрэгтэй нэг юм гэхээр одоо ус гэдэг чинь зөвхөн хүн зориулж байгаа юм биш үү? Энэ чинь бас адилхан зэрлэг амьтад чинь явуулж шүү дээ. Тэгэхээр нөө зэрлэг амьтад харуул зориулаад бас бид нартэйгээ энэ чинь одоо хооч хэлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл одоо манайд одоо хаасаг юу болж байгаа гэхээр ерөөсөө ялангуяа энэ хуурай хээрийн говийн бүсэд чинь бага хэдэг болоод таараад айлмал ерөөсөө манайд судсан байцсан гэдэг тийм. Хуучин одоо мал цойтой, улчин цойтой байхад одоо барьцсан нүүдэл хийгээд тийм нөгөө усыг чинь зохицуулаад энэ дээр хувааж хэрэглээд байдгүйс одоо ерөөсөө зарим газар одоо нууцгүйлэхэд одоо нэгнээс нь одоо манаа суудаг. Тэгээд энэ ч одоо нэг зэрлэг амьтад чинь усаа ууж чадахгүй тэр ч бас хэцүүдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд бид нар ус намрах газар гэдгийг зөвхөн хүний хэрэгцээнд зориулаагүй юм шүү. Энэ чинь бас байгалийн урмал амтэн зэрлэг амьтад бүгд хэрэглэдэг. Тэгээ энийг нөө зохистой хэрэглэх хэрэгтэй юм шүү гэдэг бас мессеж маш сайн ойлгох хэрэгтэй санагдаад байдаг. Ерөнхийдөө нэг аршаа, маршаа, болоо шант ингээд бүр жилийн дөрвөллөө дөрвөн талд гарч нүгэл яг амьдраад байдаг. Тийм үү бас байгаа. Босод ялангуяа тэнд амьдардаг зэрлэг амьтан хөгтөн амьтан юм бид шоу дээр маань арт боломжуулж байгаа гэсэн үг л тийм. Байгаль усны яам бас усны газар ер нь усны хэрэглээ доктортой ашиглалт одоо тийм хамгаалалтын талаар ихэд ер нь сүүлийн 10 жилээр маш том чухал ажлууд хийсэн шүү дээ. За одоо энэ бас энэ олон улсын төсөлбөрүүд ч гэсэн дээр нь ус дээр анхаарал олон сайхан ажлууд хийсэн. Одоо энэ тэмдгэн усны булган шанд их хүсвийг ашиж хамгаална гэдэг хөдөлгөөнүүд ерөнхийдөө маш сайн явагдаж байгаа. Одоо хэдэн мянган
булаг шамдыг хийж хамгаалаад эзэн усын ихийг хамгаалчих юм бол тэр чинь ерөөс хамгийн том ажил гэдэг байхгүй юу. Дээр нь одоо 333 нуур цөөр бий болгох ингээд бас том компани ажиллаж байна. Эхнээсээ одоо ингээд энд нуур бий болгоод явж байна. Дээр нь хөв цөөрөн байгуулах ажлууд явагдаж байна. Хөв цөөрөн гэдэг чинь одоо ихэнх ер нь зэрлэг антидад нэгдүгээрт нь одоо уухсыг бий болгож байна. Хоёрдугаарт нь нэг малчтын малыг бас уух хэрэгтэй болгож байна. За тэгээд хамгийн одоо сүүдэд гарч байгаа хоёр том жишээ бол одоо ерөнхийлөгчийн санаа, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалаар хэрэгжээ дэмжигдээд ингээд явж байгаа. Ганган нуурыг сэргээх, өгийн нуурыг сэргээх гэдэг ингээд амжилттай хоёр сайхан төсөл байна. Эний ч яаж одоо нэг нөхцөл экосистемийн нөхцөл буудаад байсан 2 тонн орж одоо буцаас ирэх одоо төлөвт ганган нуурын маань юу яатсан байсан шүү дээ. Гоё үлдсэн байсан. Одоо өгийн нуур ч гэсэндээ одоо өгийн нуурын ялангуяа баруун талч одоо дээрх үед усны шуургаар өөрчлөлтөө ер нь бүчгэнтэй газар байсан. Тэгээд сүүлийн нэг малын одоо хит одоо талхалж хитэрчээд ер нь сүүлийн одоо нуус галуу юм өөрчлөхөөр бичсэн байсан шүү дээ. Тэгээд өнгөрсөн хавар ингээл хашаа бараад дуусахад ер нь чиглэг газар чинь яг чиг нь байгаа учраас өвсөн хурдан зэрэгдэг байхгүй. Тэгтэл нэг шуунууд чинь буцаал үржиж хэлж энэ чинь бүр нүдэн дарагдаад байна. Одоо манай байгууллага өгийн нуур дээр одоо олон жилийн усны шууны мониторинг хийж байна. Тэгээд үнэхээр одоо бидний мэдээнээс одоо үйлчлэн зогссон байсан шуунууд ч одоо буцаад үржиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ус намрах газрыг сэргэнэ гэдэг нь нэг ийм гоё буянтай ажил. Бид нар зөвхөн одоо хүн малыг устдаа болоод зогсоогүй бас байгалийн зэрлэг амьттай тэндээ байсан чинь бас Монголд нэг харах шүү дээ тийм ээ. Эдрийг бид нар устдаа болгож байна. Тэгэхээр энэ бол үнэхээр бас гоё ажил болоод байгаа байхгүй. Тэгээ орон нутгийн эрдэд төвшиглээд тэгээ дээр нь бас доктортойгоор хоёулыг нь хөгжүүлэх боломжтой бас хамгийн давуу тал нь тэгдэ харагдаад байна л да. Ингээд алдагдуулахгүй аж ахуйг нь алдагдуулахгүй. Гэхдээ нөгөө талдаа биднес цааталт нь бас нүүдлийн шоу болон тэнд үүсч хөгждөг шоунаа бас давхар орчныг бүрдүүлээд хамгаалаа. Энэ хоёр бас тэгэхээр өргөн хүрээтэй ажил бол таарах гэдэг тийм. Тэгээ ерөөсөө ус намрах газрыг хамгаална гэдэг бол ерөөсөө тэр усыг хамгаалах гэдэг юм биш. Энэ ерөөсөө бүхэл бүтэн одоо нутгийн иргэдийн тэр нутагт байгаа зэрлэг амьтдын ингээл бүх олон асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо гой ажил болж байна л та. Тэгэд монголчууд ч харьцангуй бас усаа нэг маш шүтэж амьддаг бас хэрэгтэй. Тэгэхээр энэ бас нэг бодит бас нэг сайхан давуу тал болдог. Харин даа хүмүүстэй ус хамгаалах талаар ярихгүй бол ер нь л их сайхан мэдээж авдаг л та. Тэгээд одоо усны шуудын амьдрах орчныг хамгаалах, сэргээх гэдэг асуудлыг ерөнхийдөө харин одоо юу гэдэг нэг хүмүүс байнга өдөртөө усны шуудаар ажиллаад байдаг шүү дээ. Ялангуяа олж чинь тоодгүй тийм. Тэгэхээр энэ тийм ч нэг бүр ингэ хэлж ярьж ойлгуулахгүй бол анзаардаг. Ингээд тэд нь одоо 20 жилийн өмнөд ч одоо 300-400 галуу өндөлж ийсэн гэхээр тийм билүүгүй л гэдэг ерөөс анзаардаг байхгүй. Ингэжсэн одоо ингээд юм болчлаа гэдэг ингээд ярихлаар одоо тийм нэрээ тийм ба шүү. Дээр ч одоо ингээд хэрэг ингээд бүрсэн шувуу шаагнасан португээс байсан ингээд байдаг. Нэр одоо чинь байхгүй болсон сонсогдох байсан. Тийм үстэй байсан юм ингээд. Ингээд одоо надад мэдээл сургалт сурчилгаа гэдэг чинь ерөөс ингээд аягүй их талчаад байгаа юм л та. Тэгээ харамсарын конвенц гэдэг маань бас конвенц ерөнхийдөө бас өдрүүдийг бодох юм бол илүү онцлог хүрээнд тавьдаг явагддаг юм байна. Тэгээ энэ бас нэг 2 сарын 2-нд одоо яагаад 2 сар болсон мэдгүй. Ерөнхийдөө ингээд хамгийн олон тоотой, хамгийн том тэгээ хамгийн олон хүн нийгмийн асуудал их хүндсэн 10 сар газар болж байна. Энэ дулааны өсөлт байдаг байхгүй юу? Одоо тропик өмнөд одоо өсөлт. Тийм учраас тэнд чи үдээд ерөөсөө өвдөж байгаа шууд бас буцхинжээд. Тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр нь учраас энэ 2 сар гэж сонгоцсон юм шиг байна. Тэгээ ер нь дэлхийн мөнгөцийн пластикийн хойдлын усын одоо манайх шиг усууд бол тэгээ дандаа манай хүүтэн болцсон усны шууд нөөцүүдэд хараад байдаг гэдэг л дээ. Тэгээд нүүдлийн шууны өдргээд бас 5 сард 10 сар хоёр болдсон шүү дээ. Тийм. Дэлхийн нүүдлийн шууны өдөр чинь бас яг ийм их асуудалтай болдог. Тэгээд хавар нь одоо хаврын нүүдлгээд тэг ярьдаг, намрын нүүдлгээд байдаг. Яг тэгэхээр нэг өдөр хийчихлээр дэлхийн мөсөг талд нь шууг болчиход байдаг. Талд нь шууг байдаг учраас хавар намар сүйдээ хийдэг болсон шүү дээ. Анх бас нэг л өдөр байсан. Гэхдээ яг бид нар 2 сарын 2-нд дэлхийтэйгээ хөл нийлүүлээ. Энэ дэлхийн улс намрах газрын өдрөө тэмдэглэх ёстой. Тэрнээс гадна бид нар дулааны удирдалд
хүнжтэй үедээ бид бас үндэсний хэмжээнд бас усны амрах газруудыг тэмдэглэх сурчлагаачдыг бас сайн хийж явах хэрэгтэй гэж бодож байна. Түгээд дэлгэрүүлэх ач холбогдлыг сайн ойлгуулж хуулахгүй бол бас яг бүгд түшиглэж амьдарч байгаа учраас бас тухайн газар маань тэгээ дээр нь хуурай газрын экосистем гэдэг нь хамгийн эмзэг байлаа тийм ээ. 2025 оны 7 сард болсон хамгийн сүүлчийн арав сарын талуудын уулзалт дээр гарсан олон чухал шийдвэрийн нэг нь энэ усны амрах газрын ач холбогдлын талаар одоо олон нийтэд нутгийн иргэдэд хүрэх мэдээллийг, сургууль сурчлагын ажлыг одоо нөлөөллийн ажлыг ерөөсөө шин төвшөнд гаргая. Бүх улсууд өөрсдийн яг энэ чиглэлээр ажилласан менежерүүд одоо юу гэдэг төслүүд энийг ерөөсөө шигээр гаргаж ирэх гэсэн тийм бүр тусгаалсан шийдвэр гаргасан шүү дээ. Одоо CEPA гэж ярьдаг л да, Communication, Environmental, Education, Public Awareness гэдэг. Энэ CEPA гэдэг одоо энэ бол ерөнхийдөө маш том хөдөлгөөн болж одоо улс орны дээр онцгой гаргахаар амлалт аваад ажиллаж байгаа. Тэгээ энэ жилийн өрөөнд бол манай төв маань ерөнхийдөө менежментийн чиглэлээр үйл ажиллагаа хийж хийж байгаа. За ерөнхийдөө манай зэрлэгийн амтны судлах хамгаалах төв усны шувуу, усны амрах газрын судалгаан дээр нь 20 жил ажиллаж байгаа. Монгол орны ер нь бидний яваагүй ажлыг нуурч баг байхгүй. Тийм учраас бид нар тийм бас нэг ойрхон сэдв. За дээр нь манай байгууллагын зарим ажилчид энэ Монголын нарамсаар газруудыг анх ос тогтоогоо номинациягаар одоо бүртгүүлэхэд бас гар бие оролцож байсан хүмүүс үзэндээ байдаг. Тэгэхээр ерөөсөө бидний энэ ажил бас Монголын үүсэх гүйцэтгэх болж байгаа л да. Тэгээд яг 10 сарын шинжилгээ ухааны техникийн хорог гэдэг юм үндсэндээ бол ер нь бүх ажлыг маахын гэсэн үг байхгүй. Энэ бол нэг олон байгууллагуудыг хамтын ажиллагаа сайжруулах ийм үүрэгтэй, уялдаагийн зохицуулахын үүрэгтэй ийм хороо байдаг. Тэгээд байгууллагчдад яваад одоо шаардлагатай зохиох одоо шинэ шинжилгээ ухаанд суурилсан одоо үнцэн мэдээлэлтэй суурилсан ийм зөвлөмжүүдийг гаргах хэрэгтэй хороо байдаг байхгүй. Тэгээд одоо ихтэй сургуулиуд, шинжилгээ ухааны академи, холбогдох хүрээлэн эрдэмтэд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, үндэсний олон улсын төрийн бас байгууллагуудаас бас ингээд усны амрах газартай нүүлэн шуудтай ажилладаг хүмүүс орцсон байдаг. Тэгээ энэ бүгдийг одоо хооронд нь одоо ажлыг нөлөөлүүлээд бүгдээр нэг зорилгоор Монгол орны одоо олон улсын конвенцэд бүртгүүлсэн усны амрах газруудыг хамгаалалт судалгаа бүхнийг сайжруулах гэсэн зорилгоонд нэгдэж ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ ажлыг одоо манай хороо манлал хийж явах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо үзэж байгаа үзэгчтэй зориулаад өөрөө үг гэдэг юм уу нэг бол хүсэлт гэдэг юм уу. За энэ жилийн дэлхийн усны амрах газрын өдрийн одоо өөрөө бол ер нь нутгийн одоо иргэдийн одоо мэдлэгийг, уламжлалт мэдлэгийг усны амрах газрыг хамгаалахад одоо чиглүүлье гэсэн энэ чиглэлтэй юм өөрөө байгаа. Тэгэхээр Монгол орн монголчууд устдаа маш сайхан харьцдаг. Тэгэхээр энэ нутгийн иргэдийн одоо мэдлэгийг одоо энэ сэтгэл зүрх бүх юмыг одоо усны амрах газрыг хамгаалахад зарцуулах хэрэгтэй, одоо чиглүүлэх хэрэгтэй энэ жил ялангуяа. Энэ дээр одоо хүн болгон дээр даргуудад санаа тавиад боломжтой гэрээр одоо энэ ажилд нэгтж ороод хувь нэмрээ оруулаад гэж би одоо таахаас хүсгээр байна. За олон улсын Рамсарын конвенц маань одоо олон улсын хэмжээнд ажил хөдөлгөөнтэй 11 газар байгаа гэдэг. Тэгэхээр 11 усны амрах газар хамгаална гэдэг энэ 11 газараар хязгаарлах ямар ч одоо хэрэггүй. Одоо Монголын бүх одоо нуур, ус, аршаан, голын ихэр нь хамгаалах хэрэгтэй. Тэгээ энэ хамгаалах ажил энэ бол зөвхөн байгууллагчны яамны ажил биш. Энд хамгийн гол таах нь байгууллагчны яамтай одоо дэмжиж ажиллах хэрэгтэй хүмүүс маань ерөөсөө нутгийн иргэд. Тэгэхээр одоо ялангуяа нутгийн иргэд ард түмний дээр одоо маш сайн төвтэй оролцооч бид нартай хамтарч ажилласаа гэдгийг л уриалмаар байна да. Тэгээд ер нь усны амрах газрыг хамгаална, менежментийн хийн одоо бүх юм хийн гэдэг нь олон хүний ажил шаарддаг л да. Тэгээд усны шуугаа судалдаг нэг хүмүүс байдаг, олон нийтэд ажиллах хүмүүс гэх мэт чинь байгаад байдаг. Устайгаа ажиллах хүмүүс байдаг, усны орнолттой ажиллах гэх мэт олон байдаг. Тэгээд би бас та бүхнийг одоо манайд ажилладаг усны шуу судалдаг мэргэжилтэнгүүдтэйгээ олон нутгийн иргэдтэй ажиллах хүмүүстэй бас танилцуулъя. Тэгээд эдгээртэй бас уулзаад ярилцаад яг газар дээр ямар ажлууд явагдаж байна вэ? Ямар юм хийд юм бэ гэдэг талаар бас мэдээлэл аваад олон нийт хүргэл бас хэрэгтэй ажил болох болов уу гэж би бас бодож байна.
Баярлалаа. За ингээд дараагийн хэсгээр судлаач бас мэрэгчлэнгүйтэйгээ уулзъя.